Сайн байцгаана уу? Та бүхэндээ сонгон судлах хичээлийн цаг Б маягтан дээр буруу гарч ирж байгаа бол хэрхэн засварлах видео заавар хичээл хургуулж байна. Юун төрөнд менежерүүд маань өөрсдийнхөө их nútлийн систем дээрээ хөтөлбөрийн хичээл гэдэг зэс рүү ороход 7 хоногт ордог цагийг засварлах боломжтой талбар гарч ирдэг. За үүн дээрээ засах шаардлагатай байгаа хөтөлбөрөө оруулна. За би 12-ын сонгон судлахыг сонгоод за өөрийнхөө сургуульд ордог сонгоны ангиудыг бүгднгийн 12 дугаар анги бол 6 цагаар судлах ёстой бол 6 болгож засварлана гэсэн үг. Харийнх нь цаг засварлах улаан товчон дээр дараад тухайн цагаа засварлаад хадгалах товчоод харахад засагдчихж байгаа. За засварласан цагийн дагуу судлагдахууны дүнг дахиж бодуулна. Багш аль хэдийнэ судлагдахууны дүнг буруу цагаар бодуулаад эсэс рүү илгээсэн байвал менежер заавал их nútл систем дээрээ түүнийг нь цуцалж өгөх шаардлагатай байгаа. За үүний тулд менежер маань төгсөлт зэсний судлагдахууны дүн гэдэг хэсэг рүү орно. Ингэснээр менежерийн програмнаас эсэс рүү илгээсэн судлагдахууны дүнг туслах боломжтой, мөн дахиж бодуулж илгээх боломжтой талбар гарч ирнэ. За үүн дээрээ ангиа тааруулаад буруу бодогдсон сонгоныхоо хичээлийг сонгоод харахад одоо энэ хичээл нь багшаас 3 цагаар бодогдож илгээгдсэн байна гэсэн үг. За яг энэ бодогдсон талбарыг эхлээд эсэсээс устгах нь амжилттай устгаглаа гэсний дараа дахин дүн бодно. За ингэж бодоход тухайн хичээлийн дүн 6-аар буюу зөвөр бодогдоод явчихж байгаа гэсэн үг. Үүнийгээ эсэст хадгална. За ингэж хадгалснаар манай сонгоны ангийн судлах цагууд маань Б маягтан дээрээ 100 гарч ирэх болно.